өрөөнд оролцсон орж ирсэн бүх хүмүүстэй өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдөр Мелогдын намтар гүрд болол за Мелогдын гүрд бололын за 5 дугаар хэсэг явах гэж байгаа. За тэгээ өнөөдрийн явах бүлэг маань л 2 бүлэг байгаа. Хоёул их богинохон ерөнхийдөө. За эхнийх нь бол Аргама гэд нутагт одоо залраад тэр нутгийн одоо хүмүүстэй одоо тэр нутгийн одоо ард иргэдтэй юм одоо уулзсан зулгуулдаж за тэнд альцсан сургаалууд болсон үйл явдлын талаар за тэгээд Жампин намха гэдэг нэг тийм газар бас очсон байдаг. Тэр газар бас болсон. За явдлууд гүрд боллууд байдаг. За энэ 2 хэсэг. За 2 хэсэг юм зүйл явах нэ. За тэгээд өмнөх ирээнүүд дээр ярьсан шиг бид бүгд одоо сэтгэлээр хийж байвал ер нь одоо Мелогдын гүрд болол гэх мэтэр мэтэй. За эдгээр зүйлүүд ер нь бол одоо бид нар сэтгэлийн өөрчлөлт засах. За тийм л одоо ном сургаалууд яваад байгаа тийм ээ. Мелогдын гүрд бол Мелогдын намтар гэх мэтэр мэтэй дээдс мэрэгдүүд намтар бол тэр чигтээ зүгээр л одоо сэтгэлийн хариуцл гээрэл тийм зүйлийг л альддаг. Нанс өөр одоо янз бүрийн альддаг. Тэгэхээр эдгээр номуудыг одоо сонсож явах үед бол одоо бид нар сэтэл зорилгоо одоо засах хэрэгтэй гэж тийм. За сэтэл зорилгоо засаж чадвал тухайн хийж байгаа зүйл маань өөрт тустай. Өөрийн сэтгэлд маш өнөхөр тустай. Одоо бид нар хоол идсэн ч гэсэн сэтэл зорилгоо засах хэрэгтэй гэж тийм. Хоол идэж байгаа нь бол одоо зүгээр зөвхөн одоо бие өвчмгүй байлгах, бие урт наслах, бие өвчмгүй байх, бие одоо цадах, бие ингэх гэнээрээс хоол идэх дандаа нэг бие дээрээ төвлөрөө бие гэсэн учир шалтгаантай очиж бүх юм хийдэг тийм. Хувцас авсан ч гэсэн. За нэг одоо мөнгө төгрөг олсон ч гэсэн тийм. Би болоод миний гэсэн зүйл төр. Нэг өсөндөө биднээс оюун санаа төрчихтэй. Би дээрээ төвлөрдөг. За энэ чинь бол одоо нэг эго гэдэг зүйлийг чинь олон дэвэргээд байдаг тийм. Тэрэнд чинь сайхан тэр эго гэдэг одоо сэтгэл дотор ургаж байгаа тэр нэг ургамлыг чинь сайн услаа л байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол одоо зовлон хүний сэтгэлийн зовлонгоос үүдсэн одоо бие хэлний ёс бус үйлдэлүүд. За тэрнээс гарч ирж байгаа одоо ёс бус үйлдэл гарахаар биднэрт одоо эргээд буцаад гаднаас одоо зовлон бэрхшээл бий болдог. За энэ бол яг цаад үндсэндээ бол ерөөсөө нөгөө бие барьсан бодол, нөгөө нэг амин хуваа хичээсэн бодол. Энэ хоёр төр тулаад идэх тийм зовлон бүгд. Тэгэхээр ер нь бол одоо бие барьсан бодол, амин хуваа хичээсэн бодлын хүчийг л сулруулах хэрэгтэй. Тэхийн тухайд өөрийн хийж буй ямар л үйл байна тэр бүгдийг одоо өөрөө нэг замаар алхсан ч гэсэн бид нэр одоо зүгээр нэг замаар алхаад явж исэн ч гэсэн тэнд одоо соёлтой явах юм чухал гэж шүү дээ. Хоол идсэн ч гэсэн тэр бол одоо үхэндээ би бусдад одоо тус болохын тухайд гэсэн юм үү. Биднээс амьдралд ингээд тохиолдож байгаа бүх үйл явдлууд
миний одоо биеийн сэтгэлээс гарч байгаа бүхэл одоо бодол, үг, яриа тэр одоо гаргаж буй биднээс одоо юу хүнд үйлдэл гэх мэт тэдгээр бүхэн дандаа бусдад нөлөөлж идэв. Ганцхан надад нөлөөлөд идэв зүйл байхгүй тийм ээ. Дандаа бусдад нөлөөлж идэв. Тэгэхээр нэгсэндээ бусдад нөлөөлж байгаа учраас тэрийг одоо бид нэр сүнжин тийм орчин температур бид нар одоо яах ёстой вэ гэхээр өөрийн хийж буй бүх үйл явдлаа үйл хэрэг бодож байгаа бодлоо нэгсэндээ тэр юуны одоо зүй тогтолыг нь ойлгох хэрэгтэй байна шүү дээ. За би ингэж сэтгэлээ хямраагаад би ингэснээр ямар нэгэн алдаа гарна. Тэр алдаа гаргасан алдаа нь бусдад сөргөмөр. Бусдад сөргөмөр эсвэл бусдад зовлон тарина. Нэгсэндээ би бусад гэсэн зүйлийг одоо юу яаж эрхэмлэж бусад гэсэн зүйлийг бас ач холбогдол өгч бусдад ач холбогдол өгч өөрийнхөө хийж байгаа үйл бодож байгаа бодол тэр үнэлж за цэнэж дүүнэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бид нар өөр төрөл төвлөрөөд байдаг тийм ээ. Хинх зүйл дээр. За тийм болохоор нэгсэндээ одоо дээдийн номыг хийн буян хураан нагтагаа за эдгээр зүйлүүд хамгийн чухал нь бол одоо бусдын төлөө бусдад тус болохын тулд би энийг хийж байна гэж. За тэгж бодох нь их чухал. Тэгэхээр өстө бусдыг эрхэмлсэн бусдад ач холбогдол өгсөн одоо тийм бодлыг өөртөө дадуулах хэрэгтэй байна л дээ. Тэгжээж нөгөө нэг би гэж бариад байгаа бодол нөгөө амин хуваа хичээсэн бодлын хүчийг тэнцвэржүүлэх хэрэгтэй нэгсэндээ бид нар болж өгвөл тэрний хүчийг нохох чадахгүй бол ядаж нэг хүчин жаахан ч гэсэн тэнцвэржүүлэх. Тэгэхгүй бол бид нар бол одоо бид нар ч гэж ер нь тэгэл хүн болоос тийм байгаад байгаа шүү дээ. Яг бодлын мухарт нь бол би гэсэн амин хуваа хичээсэн бодол хэд даван галчаад бусдыг гэсэн бодол, бусдыг ойлгох, бусдыг инэрч хайрлах тэр бодол бол нэг тийм хүч султай юм бид. Тийм болохоор энэ хүч султай байгаа учраас энийг аль болох сайн дадуулахын тухайд тэр бодол сэтэл тэр хүч зорилгыг маш сайн сэтгэлдээ ингэж өргөж ингэж талбиж аливаа зүйлийг хийж байгаа тэр сэтлээ аливаа зүйлийг хийж байгаа зорилго дээр дандаа тэр зорилгыг тавьж явах. За тэгэхээр буян хураахад бүр ялангуяа тийм үү буян хураах энэ ном сонсох гэх мэт эдгээр зүйлүүд ялангуяа тэр бусдын тусын тулд гэсэн тэр бодлыг би энэ буйны хийж байгаа энэ номыг сонсож байгаа би бусдад туслахын тухайд энэ буйны үр дүнд энэ номыг сонсны үр дүнд усан 6 зүйлээ хамаагүй амтнд би тусалах тийм нэг одоо зүйл надад бий болох юм шүү дээ. Нэг сайхан чанар нэг тийм одоо сэтгэлд нэг сайн тийм одоо хандлага сэтгэлд нэг сайн нэг тийм одоо бодол эерэг зүүн сайхан тийм сэтгэл амгалан тайван тийм сэтгэлийн төлөв байдал бий болох нь. Тэр нь өөрөө бусдад маш том тус болж чадна тийм. Тэгэхээр нэгэсэндээ энэ тухайд би одоо энэ буйны хийж байгаа энэ номыг сонсож байна. Хэмтээр ийм одоо сэтэл зорилго ном сонсох хэрэгтэй. За тэгвэл одоо хийж байгаа буян байна. Тэр одоо гайхамшигтай буян болж чадна тийм. Хүссэн хүсээгүй тэр одоо хамгийн одоо гайхамшигтай буян болох юм аа. Хамгийн гайхамшигтай том сэтгэл засал бол. За тэгээд тийм учраас тийм сэтлээр одоо сонсох хэрэгтэй. За намайг өрөө багшд мөр өмөж.
За богд мелорогоор анжтын одоо хадан агуугаас. За анжтын хадан агуу гэдэг одоо балбар гэдэг уул руу явсан шүү дээ. Балбар гэдэг уул руу явж явах замд одоо анжтын хадан агуу гэдэг нэг агуу тэнд одоо хэсэг зур бясалгал хийсэн тийм ээ. За тэндээс гараад одоо жинхэнэ нөгөө явж исэн ирээ одоо балбар гэдэг уул руугаа залархаа явсан гэж. За тэгээ балбар уул руу явж явах үед тэнд одоо Рагма гэдэг нутагт очиход тэр Рагма нутгийн одоо хүмүүс уулзаад таашаа заларч байна гэх юм асуусанд би балбар уул руу явж байна гэж одоо хариулсан байна тийм. За тэгээ хэлсэн тэр Рагма нутгийн хүмүүс за ирээ балбар гэдэг уулны наахан тийм ээ. Гонзун гэдэг нэг сайхан гоё тийм газар байдаг гэж. Та тэнд байвал илүү их одоо танд илүү тустай байхаа гэж. За тэгээд үнэхээр та ирээ балбар руу явна гэж байгаа бол бидний дунд бол одоо ирээ балбар уул руу явах тэр зам мэддэг хүн байхгүй. Та урд өмнө дээж байгаагаа учраас та ч гэсэн одоо балбар уул руу явах замаа мэдхгүй байхаа. Тийм болохоор тэр гонзон гэдэг тэр газар тэр их сайхан газар байгаа. Тийшээ явах одоо зам харгуу мэддэг хүн бол бидний дотор байгаа гэж. За тэгж хэлсэн байна. Тэгээд мелог дотроо бодож л дээ тийм ээ. Бодоод за тэгвэл би тэр гонзон гэдэг газарт нь очиод хэсэг сууж байгаа. Тэгээд тэндээс цаашаа балбар уул руу явж болох юм байна гэж бодоод. Тэгээд одоо тэдгээр хүмүүст хэлж та бүхэнд одоо надад санаа тавьж ингэж яасанд баярлалаа тийм ээ. Тэгтээ надад одоо замч хүн хэрэггүй гэж тийм. Би өөрөө одоо явж агаад тэр очих газар өөрөө олж чадна гэж. Тэгээ хэлсэн чинь нөгөө хүмүүс юу гэсэн гэхээр замч газарч хүн байхгүй бол тэр газрыг олох ямар ч боломжгүй тийм ээ. Гэхдээ танд яг замч үнэхээр байгаа юм уу гэж асуусан байна. Тэмээл надад замч байгаа гэдгийгсэн. Тэгсэн нөгөө хүмүүс хэн гэдэг замч тэр замч ч одоо танд яаж зам заадаг юм гэж асуусан байна. Тэр асуусны хариуд нь за энэ гурдуулсан. За бэлэг төгөлдөр дээд багш тэр мухгийг арилгагч замч могон гэж. За миний одоо бэлэг төгөлдөр гэдэг нь одоо хөлгөний тэр гайхамшигтай эрдэмүүдийг иргшээсэн. Тэр одоо сэтгэлийн эрдэм төгөлдөр багш гэдэг бол сэтгэлийн мух харанхуйг арилгах газар ч юм аа гэж тийм. За даарч халууцахгүй нэмгэн даав шунлыг тавьсан замч юм аа. За одоо мелогд бол өөрөө ямар хувцас өмсдөг вэ гэхээр зүгээр л нэг даваар очдөг тийм ээ. Өөр хувцас өмсдөг. Энэ нэмгэн цагаан даваар ол өмчдөг. За тэгээ миний энэ цагаан даваа бол одоо намайг даруулдагчгүй, намайг халууцуулдагчгүй. Энэ миний даваа бол одоо нэг өсөндөө ийм зөвхөн ийм нэг даваа өмсөд явж байгаа юм би шунлыг тавьсан. Энэ даваа өмсөж байгаа бодол байна. Шунлыг тавьчих зам ч юм аа. За тэгээд хөлн ивүүтх одоо 3 хэсэг өвдсөн. За завсрын төрлийг арилгах зам ч юм аа. За надад байгаа энэ одоо хөлн ивүүтгийн 3 одоо хэсэг юм өвдөс байдаг. За энэ өвдөс би хой төрөлд одоо завсрын төрөл авч орчлонд одоо хэсэн тамижлах. Тэр одоо байдлыг арилгадаг. За тийм зам ч юм аа гэж тийм ээ. За сэтгэл хий хоёрыг одоо үүлэнд болгосон юм. За газар орныг одоо хэсэн явахын зам ч юм аа. За миний одоо би сэтгэл бол сэтгэлийн унаа болсон тэр хий гэдэг хоёр зүйл. Би энэ хоёрыг одоо өөрөө нэг өсөндөө удирдлаганд авч чадсан гэж тийм ээ. За тийм болохоор би энэ хоёрыг удирдлаганд авч чадсан учраас хаашаач явсан юу ч хийсэн миний энэ сэтгэл бол надад замч болж чад тийм ээ. За өөрийн одоо цогцыг эдээнд хаж чадсан юм. Бид барьсан бодлыг номогдохоч зам ч юм аа. За нэг өсөндөө өөрөөсөө шуналгүй болсон тийм. Би одоо өөрийн
одоо цогц гэж одоо 5 цогц гэдэг нь л да. Сэтгэл. За хамгийн эхлээд одоо дүрст цогц гэдэг биднээс энэ одоо мах цусан бие тийм. За тэгээд мэдрэмж. За тэгээд биднээс хуран мэдэл. За бид нэр бол одоо энэ мэдрэмж болоод хуран мэдэл гэсэн зүйлүүдээс үүдэж маш их тийм биднэрт юу төрдөг байна тийм ээ. Нөгөө юмыг одоо хөвчлөх, юмыг одоо нэгсэнд өөрийн гэсэн нэгсэнд өөрийнх нь бодлоор байх гэж, өөрийн хүслээр байх гэсэн тийм одоо хүсэл эрмэлзэл их төрдөг. Тэрнээс үүдэж одоо янз янзын асуудал их гардаг байна л дээ. За тэгэхээр нэгсэнд энэ өөрийн мэдрэмжийн шунсан шунал, өөрийн тэр үзэл санаа гэх юм уу, өөрийн тэр одоо баримталж байгаа бодол санаандаа шунсан шунал, өөрийн одоо энэ мах цусан биенд шунсан шунал гэж тийм ээ. За тэгээд одоо өөрийн ухамсар тийм ээ, өөрийн сэтгэлдээ шунсан шунал. За тэрнээс бусад одоо өөрийн одоо оюун санаа болоод өөрийн одоо сэтгэл дотор өөр олон янзын төлөв байдлууд байдаг байна л дээ. За тэдгээр гэх мэт ийм 5 янзын цогцод шунсан шунал одоо байдаг гэж тийм ээ. Энэ 5 янзын цогцод би шуналгүйгээр энэ 5 цогцыг би зүгээр шунахгүйгээр ингэж нэгсэнд оюун бодлоор үүнд одоо шунаж хүлэгдэхгүйгээр хайж чадсан юм гэж. За энэ бол одоо нэгсэнд энэ хайж чадсан нь бие төрсэн бодлыг номтох зам ч юм аа гэж хэлж байна. За тэгээ аглын оронд бясалгахын бодийн утгыг бүтээх зам ч юм уу. За аглын оронд би ингэж бясалгал хийж байгаа юм бол би өөрөө одоо бод гэгэрлийн утгыг олох зам ч юм аа. За энэхүү 6 одоо төрөл замчаар татагдан. За тэгээд жанчив зонг одоо 90 хайна гэж. За хэмээн зэрлэлд Рагма Пуйнээс үжинд Рагма нутгийн одоо тэр одоо дээш заларсан. За тэгээд тэр мелогт энэ гүр дуулыг альда тэгээ байж байгаа үед одоо энэ нутгийг мелогт өөрөө юу гэж хэлсэн бэ? Жанчив зонг гэж хэлсэн байна л да тийм ээ. Тэр одоо гүр дуулсан газар. Тэгээд тэр хэлснээс нэг гүр дуулд нь тэгж гарснаас биш. Тухайн тэр одоо мелогтын гүр дуулсан тэр газар жанчив зонг гэж нэрлэх болсон. За тэгээд тэр жанчив зонг тэр гүр дуулсан жанчив зонгоос цааш залраад тэгээд цаас заларж яваад одоо тэрхүү нөгөө тэр хүмүүсийн одоо зааж өгсөн гомлон гэдэг газар очиж заларсан байна тийм. За тэнд очиод одоо мөрний урсгалын дян гэж байдаг тийм. За мөрний урсгалын дян гэдэг за ийм нэг одоо дян суусан байна л тийм. Бясалгал суусан. За энэ бясалгал суугаад за тэгээ байж хахад нэгэн өдөр за нэгэн шүндэл болцсон үед тийм ээ. Гинт одоо цэргийн одоо дун дугарсан гэж. За олон янзын одоо цэргүүд ингээл одоо шаагилдаж орилдож дуугарсан. Тэгээ ингээ болсон энэ хавийн одоо нутаг оронд янз янзын одоо дайн сам гарсан биш байгаа даа гэж бодоод. Тэгээд одоо тэр дайн сам хэрэг гарч байгаа бол энэ үнэхээр одоо ямар одоо хэцүү зүйл болж байна гэдэг. Тэгээд одоо сэтгэл дотор маш их хүчтэй асрал инэрэнгүй сэтгэл төрсөн. За тэргүй асрал инэрэнгүй сэтгэл бясалган одоо дянд ингээ сууж явах үед нөгөө нэг одоо тэр цэргийн одоо дун болоод ингэрэг дунгийн одоо тэр дуунууд за тэгээд цэргүүдийн орж хашиж байгаа тэр дуунууд улам ойртой. Мелогдор бол улам ойртой байсан. Тэгээ ойртой байсан гинт ингээ байжсэн чинь нэг одоо хүн хурцтай улаан гэрэл гинт гарч ирээд ингээд орчин тойрныг улаан одоо болгосон байна. Тэгээ юу юм болоо гэдэг ингээд мэлөөд ингээд гараад харсан чинь ингээд тал газар тэр чигтээ ингээд галаар дурцсан. За тэгээд одоо газар шороо болоод за тэгээд агаар мандал тэр чигтээ маш аимшигтай тийм одоо элдв янзын одоо ад тэрэнгийн тийм одоо цэргийн өмг
чуулганаар ингээд дүүрсэн. Тэгээ энэ тэнд ингээд одоо улаах батарсан тийм гал бадарч байна. Зарим газар нь одоо маш хүчтэй одоо хүчит тийм одоо үер бууж байгаа юм. Зарим газар нь зарим хэсэгт нь ингээд уулахад морж байгаа юм. Зарим газар нь маш хүчтэй гал одоо газар хөдөлж байгаа юм. За зарим газар нь одоо зарим хэсэгт нь одоо тэр ад тэрнгийн тэр одоо цэргийн өмг бүхэн одоо заримуд нь ингээд маш том тийм мис тийм ээ. За сэлэм барьсан тэдгээр мелог дөрөв ингээд чичээд ингээд байж исэн. Их мэгтэй одоо элдв янзын үзэгдэл мелог дээр үзэгдсэн байна. За тэгээ байж хойд одоо мелогод. За энэ бол одоо энэ нутаг орны хүмүүст одоо аюул замал учирсан биш юм байна. Энэ бол одоо надад одоо миний энэ одоо бясалгалын янд одоо хор хөрөх гэж саад болох гэж ирж байгаа юм хүн бусын за ийм одоо амьтад байна гэж бодоод тэгээд одоо мелог та сэтгэлдээ бодсон байх юм да. Ай хөөрхий гэж тийм. Тэргүүчгүй цагаас орчлонд муу уулын ирэхээр 6 жилийн амьтны оронд тэнсээр яа энэ амьтад хөөрхий тийм. Ялангуяа одоо окторгын одоо орон цагаар гүн тэнвчлэгч ийм одоо бердийн одоо төрөлд за муу санаа догшин ширүүн одоо ийм одоо үйлдэлээр явдлаа амьтанд бусад амьтад одоо хорлох сэтгэлийг агуулж олон амьтны одоо амийг одоо олон амьтны одоо амьд одоо хорлож за тэгээ олон амьтныг одоо хөнөөж ингэж явж байна. За тэгэхээр энэ амьтад одоо ингээд муу санаа энэ догшин ширүү энэ одоо авир зан энэ одоо үйлдэлээр асар их одоо хилэн сурааж байна. За энэ амьтад одоо насан өвгөтэй хойд төрөлтэй бол одоо хизээж одоо гитэж бараашгүй тэр одоо тамийн оронд төрөө. За тэгээд одоо төвчж бараашгүй их зовлон гамсах ийм одоо аюултай байна. Маш их одоо тэр амьтдын дотор өрөвдөж нэрсэн тийм сэтгэл төрсөн. За тэр үед одоо энэ гүр дуулыг за тэр одоо шулмын өөрт нь хорлох гэж ирсэн тэр хүмүүсийн амьтдад энэ гүр дуулыг алдсан гэж тийм. За асархуй сэтгэлийн уужим их одоо окторгон таалалт гэж. За тэгээд эндрэл нөгөөслийн одоо үүлийг машид зузаанаар хураагаад. За тэгээд үүс зохиолын одоо шимт хорыг өдөр шөнөгүй болгож. За номогтхон шивийн одоо үр тариад боловсруулалтын цогч дуун хөвөлөгч маргын болон сүгтмөгч за одоо багштай маргаж байна. За миний багш бол одоо агуу их тэр амтэн бүгдийг энэрч нэгүүлсэн тийм гайхамшигтай сэтгэлийг хэрэгшээсэн. Тийм гайхамшигтай сэтгэл байдаг учраас амтэн бүгдэд одоо цаг үргэлж одоо сэрүүн тунгалаг сайхан тийм хур борон одоо номын үсийг дэлгэрүүлдэг юм гэж. За түүгээр одоо амьтны сэтгэлийг одоо боловсруулан гэтлгэж ингэж явдаг. За тийм одоо миний багш бол одоо дуун хөрөөлөгч марав гэж байна. Тэрхүү одоо багшийнхаа хэлнээс үтмөө гэж. За окторгын дугаар тэнцүү их усан амьтан байгаад бүхнийг болгоогч бурхны утгыг олоход адилсан. За багштай одоо залбираад хэлж байна. Энд хорон чуулсан одоо ягшаас хүмүүн босон та бүхэн. За тэгээд окторгын хоосон зайгаар гүн тэнвчлэгч одоо хандын чуулган тийм ээ. За ханд дагнас гэдэг ханд дагнас дотор бол одоо олон янз байдаг байх юм л дээ. Ханд дагнасгаар заавал нэг тийм сайн байх албагүй байх нь шүү дээ тийм ээ. Бас тийм маш одоо догшин ширүүн одоо авир зантай амтнд одоо хор хонол учруулдаг тийм бас одоо ханд дагнас байдаг байх нь тийм ээ. За тэгэхээр тэр ханд дагнасуудыг хэлж. За тэгээд сэтгэлдээ одоо эдэн амтнаас бодох зүйл. Бердин нөө. За бердин амтад бол одоо сэтгэлд нь юу бодогддог
ганцхан хоол бодогддог. Өөр юу ч бодогддог. Байнгын өсөглөн явж идэг тийм юм. За тэгээд та нугаад чинь тийм ээ. Одоо нүглийн үлийг одоо үлдэж гүйцэсний тийм боловсролоор өдгөө энэ цагт бэрдийн төрлийг авсан байна. За тэгэхээр одоо урд төрөлдөө та нар одоо маш одоо муу 10 харан нүгэлтэй одоо муу үлийг одоо ихээр хийсэн. Тэрнийхээ одоо өөрөө өдөөгөө одоо бэрдийн төрөл төрсөн байна. Энэ насандаа ч мөн бусдад бусдад одоо хорлолын хүчээр хойдтой мөн тамийн оронд төрөөд төрөх байна. Тиймэн учраас одоо үүлэн үрийг товчхон төдөж үзүүлсэн нэгэн дуу малтан буулгах хэрэг өнөөдөр гарсан тул гэдэг одоо энэ одоо үүлэн үрийн одоо сургаалыг одоо та нарт би нэг хэлэх шаардлагатай боллоо гэсэн тийм утгаар хэлж байна тийм. За би бол бас одоо зарилгын дамжлагыг баригч багшийн хөвгөн гэж тийм. За одоо сүсгэн сэтгэлийг одоо суураас төрүүлэн сүсгэн сэтгэлийг одоо угаас төрүүлэн номд оршиж. За тэгээд үүлэн үрийг нэгэн одоо хатуужлыг давж гэж байна. За тэгээд хичээнгүй гүйсгэн одоо мөрийн бэлтгэсний хүчээр сэтгэлийн мөн чанарыг танин мэдсэн үрийг олсон. За нэг өсөндөө би бол одоо ном гэж юу гэдэг юм бэ гэж тийм сэтгэлийг өөрчлөн засах. Сэтгэлийг өөрчлөн засдаг тэр ном гэж юу гэдэг юм бэ гэдгийг би тэрэнд одоо маш их сүсгтэй хүн гэж тийм. За тэгээд ном сэтгэлийг өөрчлөн засах тэр гайхамшигт номд би сүсгтэй учраас тэрхүү номыг одоо өөртөө хэрэгжүүлэхийн тухай үүлэн үрийг ясандаа гарын авлага болгосон хүн гэж. Үүлэн үрийг гарын авлага болгосон учраас надад одоо ямар ч бэрхшээл зовлон тохиолдсон тэмдэг би одоо энэхүү одоо гарын авлагаараа ясандаа даван туулж чаддсан маа гэж тийм. За даван туулж чаддаг учраас би альваа нэг юм одоо хичээж зүтгэл альваа зүйлийг тууштай явахад одоо ямар ч одоо саад надад гаралгүй маа гэж. За тийм учраас би сэтгэлийг өөрчлөн засах тэрхүү сайхан номыг одоо бэлтгэсний хүчээр ямар ч одоо саад бэрхшээл даван туулж тууштайгаар маш хичээнгүйгээр за ингэж бэлтгэж ингэж явсны хүчээр сэтгэлийнхэн мөн чанарыг одоо танин мэдэж чадсан маа гэж. За би бол бас үзэгдэл бүхнийг элбэнд мэдсэн. За би бол одоо өөртөө үзэгдэл бүхнийг элб мэт одоо онож чадсан маа гэж тийм. За юмс бол одоо ер нь бол одоо элбийн мөн чанартай гэж тийм. Элбэлэг харахад бол одоо яг үнэхээр юмс одоо ингээл дураатал ингээд байгаад байгаа юм шиг боловч яг мөн чанарыг ингээд цаад одоо дотоод мөн чанарыг ингээд судлаад ирэхэд тэр бол одоо тухайн зүйл чинь тэнд уг нь байгаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч улам цааш нь судлах тусам тэр зүйл чинь ингээд бараг задраад ингээд өөрөө ингээд мөн чанараа алдаж эхэлдэг гэж тийм. Одоо энэ бол одоо шинжлэх ухааны маш олон одоо судалгаа шинжилгээг өөр нь автогдоо зоож байна шүү дээ тийм. Тэр одоо ингээд тэнд нэг одоо юу гэх юм бэ? Тэнд нэг аяга байлаа гэж бодоход тэр аягаа яг тэнд аяга байна гэж харагдаад байгаа боловч үнэхээр тэнд аяга байгаа юм бол тэр аягийг яг аяга нь хаана байна гэж ингээд задлаа шинжлэх тусмал аяга гэдэг зүйл чинь улам л уг нь тодорхой ёстой шүү дээ тийм. Улам л тодорхой ёстой мөн чанар. Гэвч яг тэнд аяга байна гэж хэлээд байгаа боловч тэнд аягийг яг энэ аяга юм а гэд яг аль нь аяга юм бэ? Энэ дотроос яг аяга нь энэ юм а гэд задлан шинжилээд ингээд үзэн нөгөө аягач асуултээ бүр хумхайн тоос болоод ингээд аяга гэх зүйл ингээд байхгүй болчихсон. Тэгэхээр ерөнхийдөө юмс бол одоо харагдахтаа бол одоо бид нарт одоо харьцангуй байдалтай тийм ээ. Аяга сандаж яг олон жил харагддаг боловч яг мөн чанартай тухайн зүйл яг мөн чанар нь өөрөө бол тийм нэг үзэгдэл болоод мөн чанар хоёрын ингээд
хооронд нь ингээд харьцуулаад үзэн тэр үзэгдэж байгаа үзэгдэл нь тийм нэг элбэг юм шиг ингээд болоод ирдэг. Элбэг гэдэг чинь тийм шүү дээ. Тэнд нэг зүйл яг байгаад байгаа. Одоо тэнд бид нар ингээд элбэг морь хөвлөгчих юм. Нэг элбэгчин хүн тэнд морь хөвлөгчих юм. Морь хөвлөгч юм. Тэнд яг үнэхээр морь байгаад байгаа юм шиг харагдаад байгаа боловч яг тэнд морь байна уу гэдээ ингээд үзэнгүүт энэ чинь морь байхгүй шүү дээ. Задлаад өжүүлсэн илүү сайн одоо ажиглаа шинжилээд гүнзгий ингээд задлаад үзгээд тэнд морь байхгүй. Зөвхөн морь хөвлөгцсөн байдаг. Яг нэг тэрнтэй төстэй юм яваад байна шүү дээ. Бодит мөн чанар дараа. Тэгэхээр одоо үзэгдэл бүхнийг одоо элбэн нэгдсэн. За тийм учраас биед барихын өвчнөөс эхэлсэн. Тийм болохоор би одоо биед барих тэр өвчин гэдэг зүйлээс миний сэтгэл хөдлөж чадсан юм. За тийм болохоор одоо үзэгдэл бүхнийг би элбэнд мэдж чадсан учраас одоо өөрийнхөө сэтгэл болоод өөрийн сэтгэлд үзүүлж гадаад одоо оршихуй энэ бүгдийг хооронд нь одоо тусгаарлаж зааглаж нэг нэгнээс хамааралгүй мэтэр ингэж үздэг тийм одоо бодол надад байхгүй гэж тийм. Тийм бодол байхгүй учраас надад орчлонд одоо ингэж хэсэн тэмүүлжлэх хүлээс байхгүй. За биднээсээ одоо хамгийн том ингээд хүлэгдээд байгаа хүлээс бол тэр гэж байгаа шүү дээ. Юм болгоныг биднээсээ сэтгэл өөр. Бид нар бол одоо ер нь бол одоо юмыг ойлгоод байдаг тийм ээ. Ер нь бол одоо юмс харилцсан хамаарч оршиж байдаг, юмс ингээд өөрчлөлтөн хувьсаж байдаг. Тэрийг бид нар мэдээд байдаг. Гэхдээ яг биднээсээ сэтгэлийн цаад өөр нэг далд оршиход. Яг биднээсээ амьдралыг маш хүчтэй удирдах гэдэг нэг далд оршихуй байна гэж. Одоо шинжилгаанаар бол хэлээд байгаа сэтгэл судлаач, цэрэг судлалын эрдэмтэд бол хүний амьдралын 95% одоо тэр шийдвэр сонголтыг хэн хийгээд байна гэхээр биднээсээ үл ухамсарлахгүй гэдэг тэр нэг зүйл хийгээд байна гэж. Үл ухамсарлахгүй. Үл ухамсарлахгүй гэдэг бол биднээсээ энэ одоо сэрүүн байгаа энэ бүдүүвч энэ бүдүүн ухаан ерөөсөө биш. Биднээс унтаж байгаа юм уу? Ухаан алдсан байх уу юм? Тэр төвшний үед одоо мэдрэгдээд идэв тийм маш нэг далд төвшөнд байгаад тийм үл ухамсарлахгүй гэдэг сэтгэлийн төвшин байна л да. Тэр бол биднээсээ амьдралын зүгээр нэг эгэлжирийн хүнийг хүн дээр аваад үзэх юм. Амьдралын 95% одоо шийдэл сонголт тэр үл ухамсарлахгүй гэдэг зүйл хийгээд байдаг. Тэгэхээр бид нар амьдралын 5% л ерөөсөө яг өөрийнхөө цэвэр өөрийнхөө ухамсараар шийдвэр сонголтоо гаргаж чаддаг гэж. За тэгэхээр тэр үл ухамсарлахгүй гэдэг тэр одоо сэтгэлийн тэр гүн төлөв байдал юу суудсан байдаг вэ гэхээр маш тийм элдв янзын бодлоод эндүрлийн бодлоо юм буруу бодсон юмд маш их одоо хүлэгдсэн тийм ээ шунсан ууралсан элдв янзаар атгалан бодсон ингээд ерөөсө хамаа замбраагүй тийм байдлууд одоо үл ухамсарлал тэр төвшөнд одоо байж идэг байна. Тэгэхээр тэр үл ухамсарлахгүй дотор хамгийн аюултай байж идэг юм юу вэ гэхээр бид нар одоо тэр үл ухамсарлаас гарч ирж байгаа тийм нэг бидний сэтгэлд маш хүчтэй нөлөөлдөг нэгэн одоо нөлөөлөл үүдэг. Тэрний юу гэхээр юмс болгоныг дандаа өөрөөсөө тусгаарлаж хардаг тийм ээ. Өөрийнхөө ухамсар, өөрийн оюун бодлоос дандаа тусгаарлаж хардаг. Юм болгоно. Би гэсэн нэг зүйлийг би гэж нэг зүйл байна. Тэгээд би гэдэг зүйлийг одоо нэгсэндээ тэр би гэдэг нэг төсөөлөлтөд нэг зүйл ургалцсан байдаг тийм. Уг нь бол би байгаа боловч төсөөлөл дотор нэг тийм шал нөгөө яг би гэсэн мөн чанараас шал тустай нэг би бүтээгээд. Тэгээд тэр бигээр одоо ингээд юм болгоно гэж тийм. Өөрөөсөө ангид тустай, өөрөөсөө хамааралгүй юм шиг. Тийм ээ. Ингэж хардаг. Юмыг дандаа нэг юугаар нь хардаг. Одоо өнгөц хэлбэр гадна талын тэр одоо үзэгдэх байдлаар дүгнж цэгэндэг. Тийм нэг одоо юу юмдээ тийм нэг нөлөөлөл, тийм нэг хүч тэр үл ухамсарлахгүй гэдэг төвшөнд
учраас бидний сэтгэл маш хүчтэй гэж өөртөж байдаг байна. За тэгэхээр нэгэсэндээ тийм одоо өрдсөн тийм хүчтэй үл ухамсарлын төвшний тийм бодол тийм нөлөөл биднээс маш хүчтэй нөлөөлж идэг учраас бид нэр дандаа юмыг тийм өнгөцгөн дугандаг. Юмны цаад одоо утга агуулга мөн чанарын одоо илүү сайн ажиглан шинжлэн тунгааж шийдвэр гаргахад дээр маш тийм одоо юу хүндээ тийм хойрог гэх юм уу тийм ханддаг тийм. За тэгээд дээрэс нь үзэгдэж байгаа юм болгоныг оршихуй юм болгоныг өөрийнхөө ухамсараас ангид тусад нь авч үздэг. Өөртөө дүгнэлтээ тухайн зүйл надад ингэж үзэгдээд байна. Надад ингэж ойлгогдоод байгаа. Миний ухамсар тэрийг ингэж хүлээж авах нэг тийм нэг юу байгаад байна тийм ээ. Нэг тийм тухайн зүйлийг яг ийм төвшөнгөөр ийм төвшөнд одоо харах тийм өнцгөн миний сэтгэл бий болчиход байна гэдэг өөр дөрөв тийм үнэлт дүгнэлт хийдэг. Өөрийнхөө сэтгэлийг болон гадаад оршихуй хэрэг гэж холбож ингэж одоо бодож ойлгож авдаг. Нэг тийм дадал хөвшил, тийм нэг тийм ухамсараар юмыг хардаг. Тийм харалт биднэрт маш их сул байдаг байх юм л дээ. Маш сул. За тэгээд ирэхээр ингээд дандаа юмыг ингэж өөрийнхөө ухамсараас ингэж ангид тусгаарлсан тийм байдлаар хардаг. Тийм нэг одоо юу биднээс сэтгэл маш хүчтэй байна. За тийм байгаа болохоор энэс үдэж юу бий болоод байна гэхээр орчлон бий болоод байна гэж. Өөрийн ирэхгүй ууралдаг, өөрийн ирэхгүй юмд муухайладаг, өөрийн ирэхгүй юмд шундаг, өөрийн ирэх байхгүй юмд одоо омогдож атаархдаг, өөрийн ирэхгүй айдаг, гомддог, цөхөрдөг гэдэг сэтгэлийн асар их тийм зовлон сүрэг сэтгэл хөдлөлүүд өөрийгөө одоо ойлгож танихгүй байгаа тийм төөрөгдөл эдгээр зүйлүүд за ийм зүйлс бий болд юм. За энэ чинь бол одоо орчлонгийн маш том хүлээс юм байна. За энэ хүлээс юм би тасалж чадсан юм гэж. За тийм учраас ховрол үгийн номын лагшингийн одоо ялалтыг эзэлсэн. За айн твдэхээс аргацсан одоо егөөзрөө надад тийм ээ. За хорлогын сэтгэлийг агуулсан та нар саад хийж бод чадахгүй гэж. За хэрвээ одоо саад хийх аваас өөрийнх нь биеийг одоо ядраас нь төдий. За тэгж хэлж байна тийм ээ. Надад одоо та нар одоо хор урж чадахгүй. Гэхдээ хор урах гэж завдах юм бол та нар зөвхөн өөрийгөө л зовоож байгаа. Зовоож байгаа шиг зовоож байгаагаас өөрчлөмө гэж. За тийм учраас ахин сэтгэлд чинь одоо уур төрхийн шалтгаан болно гэж. За надад хорлох гээд үздэг би хорлохдохгүй болон та нар улам над руу одоо ингэж одоо юу хэмдэ нөгөө нэг эргээд одоо улам их уур төрөх, улам их одоо намайг хорлох тийм өшөө олон янз арга сэдэх тийм байдал та нарт ахаа сэтгэл чинь бий болно. Тийм болохоор хин нэгэнд хорлох гэж, хин нэг ялах гэж тэгж битгий одоо хичээ гэж. За тэгээд өмнө миний одоо сэтгэл үндэсний суур газарт тийм ээ. За шулам танараас айх байтугай ертөнцийн хүчит эсрэн тэмрээс ахуулаад за 18-5-ын хооронд орших 6 жилийн амьтан бүхэн дайсан болсон ч за дайсан болж бослооч айх болов хэмээх горилго төдийч байхгүй гэж. За надад бол одоо та нар намайг хорлох байтугай энэ ертөнцийн одоо үзүүрээс ахуулаад там хүртлэх одоо энэ ертөнцид амьдарч бүхий л амьтан надад миний дайсан болоод бослоо. Надад бол одоо айх болов гэсэн тийм эргэлзээ төдийч зүйл надад байхгүй гэж. Тийм учраас одоо юу гэж нэхэр энд чуулсан одоо ягшис игээд хүмүүс та ногоод тийм ээ хүч чадал ирээ төвлөрийн омгийн үсэг. Одоо хүмүүс надад хорлолыг тавиад энэ газараас бусдад одон болохоос
урд үлдсэн бүхэн тань одоо хэрэг үгүй болж дахин та нар өөрсдөөсөө ичгүүртэй босуу. За энийг бас одоо шоолж хэлж шүү дээ, тийм ээ. Тийм болохоор надад та нар одоо надад хичнээн хорлож чадахгүй. Тэгээ хорлох гэж завдвал ахаал та нар сэтгэлж улам л одоо хямарч одоо өмнөхийн шалтгаан бол. За тэгээд хичнээн хорлолоо ч гэсэн хорлож чадахгүй ингээд хичнээн уурлаад ингээд улам бухимдаад ингээд яваад тэгэхээр надад хорлох гэж хийсэн төлөвлөсөн зүйл чи ямар ч хэрэг үгүй болж байна. Дээрээс нь та нар өөрсдөөсөө ч гэсэн ичил санаа зовох тийм байдалд орно шүү гэж. Тийм болохоор одоо төрөлөгтөн шулмын чуулган удаа гэж. Тийм болохоор одоо түргэн одоо юу яах хэрэгтэй наад бусдад хорлох гэдэг сонзон санаад байгаа. Наа бодлоо хаяа гэж. Хэмээн зэрлэлээд за хоосон чандрын агаарт төшөөршөн бэлтгэлийг агуулаа. Агуулхад за тэр одоо шулмын чуулганууд машид одоо сүсгэлэн бишрээ мөргөл одоо эргэлэг олонтой үлдсэн. За мелодийн одоо үлмийг одоо ороогоороо залан авч та болоос одоо сэтгэлийн одоо батж чадварыг олсон их бясалгаач байсан байна гэж. Бид бүхэн одоо эсмэцсэн учир танд одоо хорлол хөнөөл очруулах гэж ирсэн энэхүү одоо байдлаа үлдсэн одоо юу хүндээ хүлцэл өчөж байна гэж айлтгсан. Одоо энэ цагаас хойш таны одоо юу зарлигсан одоо зарлиг бүхнийг бүтээхэд бол бид бүхэнд бол номын барилга болсон нэгэн одоо сургаал намыг хайрлаач хэмээн айлтгсанд мэлгүүдгээр тэгвэл та бүхэн хилэн цэгч эсвэлдэд буйныг хотчуулган үлдэрээ хэмээн зарлигсан тул за тэдгээр бүхэн өөрсдийн одоо түүх уг гаргалаа одоо яриад за тэгээд өөр юм одоо амин зүрхээ өргөөд мелодийн одоо зарилгын барлаг болох ам авсан. За тэдгээр мелодид айлтсан ба шүү дээ. За үнэхээр та нарт сургаал хэрэгтэй бол хилэнцгийг үлдээ буйныг сайн хураа. Тэгээс нөгөө одоо тэр хүмүүс бусын тэр ягшис тэр тэдгээр амьтад одоо өөрсдийн одоо уг гурвал түүхээ хэлээ. Тэгээд одоо намайг тэр нутгаас ирсэн тийм би одоо тэгж явсан гэдэг өөрийнхөө түүхийг яриа. Тэгээд бүгдээрээ өөрсдөө мелодид тангараг өргөсөн ба шүү дээ. За хэрвээ одоо би танд өргөсөн тангарагаас нь яцсах юм бол одоо миний одоо зүрх тэдэн хэсэг хуваагдаад тэгээд өөхөх болтгоо гэж тийм. Одоо тэр амин зүрхээ өргөж тангараг өргөнө гэдэг тэр байхгүй. Тэгэхээр энэ завсрын төрлийн амьтад бол одоо өөрийн өргөсөн тангарагтай бол маш үнэнч байж чадна. За тэр өргөсөн тангарагаас няцах юм бол одоо тэр шууд одоо өхөн юутдаг тийм асар хүчтэй оюун санааны тийм асар хүчтэй байдаг юм л дээ. За хэмээн ам аваад өөрийн тусын оронд одсон гэж. За тэдгээр энэ одоо хүмүүн бусын амьтад нь ямар амьтад байсан бэ гэхээр манган нутгийн одоо газар орны эзэд болоод балбар уулны савдаг байсан юм. За ингээд одоо өөрөө нутагт нь одоо таньж мэдэхгүй тийм гадны нэг одоо хүн хүрээд ирсэн. Тэгээд одоо янз янзын хүмүүст номлоо тэгээд ингээд яваад тахад одоо тэнгэр за тэр хамтад одоо ингэж яадаг байх юм л дээ. Яасан байх юм бэ? Мелодид хурж ич. Одоо энэ одоо гаднаас ирсэн ямар аимшигтай гэдэг юм. Хорлох гэж ирсэн байдаг. За тэгээд живсэн жижиг. За мелодид бэрч одоо балбар уулын одоо газрын эзэд энд одоо гарч ирсний дараа. За би тэгвэл одоо балбар уул руу бас одоо тухайлан зорж одоо бэлтгэл хийх гэж явах шаардлага бол байхгүй манай энэ газартаа нэг хэд хоног суугаад бэлтгэл хаяа хэмээн
Одоо тэгээ хэд хоног тэндээ бяцлал хийгээд суухад бяцлалын маш их одоо эрдэмэд аривжин төрж байсан. За тэгээд одоо Мелогд энэ гүр дуулыг одоо ахин дуусан байдаг гэж. За ямар гүр дуул вэ гэхээр Жанжив зонгийн одоо Аглигийн оронд бодийг бүтээгч одоо энэ Милан надад гэж тийм. Одоо бодийн сэтгэл иргэшээлийг болж бодийн сэтгэлийн одоо юу зэрэг тэтгэгнэ гэж. За ихтэй бодийг өтөр түргэн болоод ихулсан амтын өтгөр бүхний дээдийн бодод хүргэх болтугай химээ зарлаглаад бяцлал бүтээлдээ шамдан хичээх болсон. За тэндээс одоо хэд хоногийн дараа нэгэн одоо өглөгийн эзэн бэр. Модны шүүс болоод за тэгээд тал нэг одоо хагас жин одоо гурил одоо авчрын Мелогдод өргөсөн. За тэгээд Мелогдыг одоо маш нингэн тэм давуу нөмөрцөн байгааг хараад одоо маш их юу яасан биш Мелогдыг одоо жоох өрөвдсөн. Тэгээд одоо тэгж хэлсэн юм тийм. За манай энэ өмнө зүгийн нутагт бол Рагма гэдэг таны энэ байгаа нутаг хамгийн хүйтэн газар. Энэ нутаг тэр дундаа бүр ялангуяа энэ бяцлал хийж байгаа энэ агуу энэ хавийн орчин газар бол хамгийн хүйтэн байдаг. Тийм болохоор хэрвээ та одоо үнэхээр одоо авах юм бол би танд одоо нэг тийм хүрэм авчирч тань өгч болох уу гэж асуусан байна л да. Тэгээ асуусан Мелогд өглөгийн эзэн таны нэрийг хэн гэдэг вэ хэмээн асуусан. Миний нэр Лавр гэдгээ гэж. За тэр хэлсэн байна. За тэгсэн Мелогд хариулахдаа маш сайхан нэр байна гэж тийм. За таны надад өгсөн одоо энэ гурил болоо. За тэгээ таныг өргөх гэж байгаа тэр одоо хүрэм энэ тэр надад бол одоо хэрэггүй. Яг үнэндээ бол надад энэ таны өргөсөн юм одоо гурил болоо. За хувцсан бол надад ерөөсөө хэрэггүй тийм. Гэхдээ та надад одоо зориулж авчирсан энэ гурилыг одоо надад зориулж авчирсан учраас би энийг ч бол авъя гэж тийм. Гэхдээ тэр хүрмийг ч бол би авахгүй шүү. За хэмээн айлтад ийм хэмээн зарлаглаад за тэгэл хавар гэд тэр хүмүүнд энэ гүр дуулыг альцсан гэж. 6 зүйлийн эндүрлийн их хотод за эндүүрэн төрсөн гэж тийм. Эндүүрэн төрсөн одоо хумсрын жижиг шувууд гэж тийм ээ. За жижиг шувуу. За үүлийн элдв үзэгдлийг амсаа. За үүлийн одоо энэ үүлийн элдв үзэгдлийг амснаа. За ер нь бол одоо амтан бүгд бол одоо орчлонд ингээд хэсэн тэнвчилж явж байна. Яагаад хэсэн тэнвчилж явж байна гэхээр нөгөө эндүрлийн бодлоор тийм ямыг одоо зөв таних ойлгож ухаарч чадав. Тэр оршихуун мөн чанарыг зөв таних ойлгож ухаарч чадав. Зүгээр юмэг дандаа өнгөн хэлбэр төдий байдлаас нь харж тэр нь тэгж ханддаг. Тийм нэг хандлагаасаа болоод юмны цаа оршихуун мөн чанарыг ойлгож чадав. Тэрхүү эндүрлийн бодлоос үүдээд одоо элдв янзын үйл хурааддаг. Элдв янзын үйл хурааснаас үүдээд элдв янзын зовлон амсдаг байна. За түүнтэй ижил одоо өөрийгөө хэлж байна шүү дээ. Би заримдаа надад заримдаа гэж тийм ээ. Одоо өсөх үзэгдэлж гардаг гэж тийм ээ. За тэгээд хоолнд шунах шундаг дэвтсэн учраас одоо халгаа өвсийг хоолнд идэнэ. За Мелогд бол одоо халгаагаар одоо 10 гаруй жил хоолж явсан тийм. Ингэсэнд Мелогдод бол өөрт нь одоо хоолнд нэг тийм чухал биш болцсон. За тэгээд бяцлаглалын хүчээр одоо унтлаад хооллоо тэгээд яваад байдаг. Хаяа ингээд бүр ингээд одоо гидс одоо тийм маш хүчтэй өсөх тийм мэдрэмжтэй ажиглах үед халгаа буцлаад bijдэг тийм байсан. За хоолны төлөө одоо тэр ийш тийш одоо
уулнаас буугаад энэ тэнд одоо айлэр гисэл хоолнд гуйвал ингэж явах нь бол одоо маш их цаг алдсан. Тийм одоо хэрэг учраас мөлөмд одоо хоолны тийм чухал ач холбогддог байсан. За тэгээд зарим үед одоо хатуужлыг төсвөрлөн даван туулна. За өнөхөр одоо халгаа өв сургамал одоо идэх юм байхгүй бол тэгээс хаан бяцлагтай илүү сайн шамдаад ингээд тэр өсөж байгаа ч юм уу ямар нэгэн одоо хэцүү байдал одоо хэцүү тийм нөхцөл байдал учрахад тэрийг одоо төсвөрлээд даваад гардаг. За зарим үед хоосон чанар эдийн эдний зарим үед бол одоо хоосон чанарын тэр бяцлалт маш одоо гүн гүнзгий асуудаг. Зарим үед арга барагдах бас төсвөрлөн одоо хатуужиж төсвөр хатуужлыг үүсгэж. За зарим үед бүр арга барагдах юм бол тэгэл угаасаа арга барагдаад угаасаа тэрийг одоо шийдэх арга зам байхгүй юм чинь тэгэл одоо тоон болж байгаа зүйлийг тэгэл төсвөрлөл одоо юу гэх тэсэл одоо ачаал бүгдэхгүй ингээд өнөхөсөө аргагүй гэж тийм байсан. Тийм байдаг гэж тийм. За зарим үед цангах үзэгдэнэ. Тэр үед бол бас сэрүүн тунгалаг одоо уулын усыг уунаа гэж тийм. За зарим үед одоо өөрөөс гарсан өнөр тусыг шүтнэ. За зарим үед нэгүсэн одоо усны өрөвчлөг уух байдаг гэж. За зарим үед бол одоо асар нэгүсэн сэтгэлийг. Үнэхээр одоо зарим үед одоо цангадаг зарим одоо уулан дээр гараад бяцлал хийж байгаад одоо усан тэр маш ховор тийм одоо тохиолдол заримдаа маш одоо цангадаг баг. За тэр үед бол одоо тэр хад асхан дээр тогтсон тийм борооны жижиг ус ч юм уу тийм зүйлээ заримдаа оочдаг. Заримдаа болохоор одоо маш сайхан одоо нэрнгүй сэтгэлийг бяцлагдаг гэж тийм ээ. Өөрийн одоо тэр цангаж байгаа тэр их зовлон одоо нэгсэндээ хосон 6 жилийн хамаг амьтны зовлон яг тэр цангаж байгаа зовлон дээр аваад өөрийн сэтгэлд хамаг л одоо сайхан бүх зүйлүүд амьтан бүгд цааш нь түгэж ингэж одоо бяцлагсан хүчтэй бяцлал энэрийн нэгүүлсэн энэ хүчтэй бяцлал ингэ хийх үед бол тэр их одоо зовлон бэрхшээл бүхэн амьлаж алгуулдаг гэж. За зарим үед ханд дагнсын одоо тангарагт одоо аршин өгдөг. Зарим үед одоо ханд дагнасууд надад одоо янз янзын тийм одоо аршин ус авчирж өгдөг. За зарим үед одоо даарч хөрхийн үзэгдэл урган. За тэгээд ганц даван хувцаа одоо өмсөн дохно. За зарим үед одоо бас даарах тийм үзэгдэл ургадаг. Үзэгдэл одоо бий болдог. Тэр үед одоо энэ даван хувцаа нэг сайхан ороод өмсч тийм баг. За зарим үед одоо дүмүү бяцлагын амгалан дулааны илч бадарна гэж. За тэгээ үнэхээр одоо нэг тийм дараад болохгүй бол нөгөө дүмүүгийнхэн бяцлагыг хийчихдэг гэж шүү дээ тийм ээ. Нөгөө биенийхээ илчийг сэрээдэг. За тийм бяцлагууд. Тэр бяцлагыг хийчихэд бол одоо биений хамаг илч одоо бадраад бид одоо маш сайхан тийм амгалан тайван мэдрэмж төрдөг. За зарим үед арга барагдах үед одоо хатуужин төсвөрлөхөөс одоо хатуужин төсвөрийг үүсгэдэг. За зарим үед үнэхээр одоо тэр дүмүүгээд бяцлагыг одоо бяцлах боломжгүй тийм нөхцөл байдалд ороход одоо тэгэл одоо төсвөрлээд өнгөрөхөөс аргагүй болтгоо гэж тийм ээ. Нёологт бяцлал хийж яхад нь хэдэн одоо дээрэмждэх юм уу тийм хүмүүс хурж ирээд одоо маш их одоо зоогсон байдаг тийм ээ. Хад мод руу шидээд тэгээд өөрөө нааш цаасан чирчгүүгээд за тэр одоо бяцлал их тийм одоо сөхөө байхгүй байсан боловч тэр бол одоо тэгээд ямар ч тэрийг одоо шийдэх ямар ч одоо арга байхгүй учраас тийм их байдлыг бол одоо ингээд одоо төсвөрлээд даваад гарахаас аргагүй гэж. За зарим үед одоо нөхрийн энд үзэгдэл ургана. За зарим үед одоо
янз янзын муу бодлоо төрдөг байна тийм ээ. Чи ингэж одоо энд ингэж зовж явахаар ер нь яваач гэдэг юм а тийм ээ. Нэг тийм одоо биднээс юм сэтгэл дотор элдэн янзын бодол төрдөг байна шүү дээ. Тийм өөрт нь тус болох гээд байгаа юм шиг мөртлөө яг өөрийнх нь зорьсон зорилгоос нь одоо няцаах гээд холдуулах гээд байгаа тийм өөрт нь туслах гээд байгаа тийм нөхөрсөг тийм бодол юм шиг мөртлөө яг ингээд сайн бодохоор энд үзэгдэл байдаг. Тийм үзэгдлүүд гэсэн зарим үед ургах тохиолдол байсан. За тэр үед одоо би одоо бэлэг оюуныг нөхөр шүтдэг гэж. За өөртөө одоо энд үзэгдэл тийм ургах юм бол бэлэг оюунаа илүү хурцлдаг гэж тийм үү. За 10 цагаан буйны үүлийг эдлэж үнэхээр харин үзлийг анхааран авч одоо өөрийгөө мэдсэн сэтгэлийн өөрийгөө мэдээд сэтгэлийн одоо хүлээсээ таслаж за өөрийгөө одоо сэтгэлийн хүмүүнч нар илүү сайн таних ойлгох тусам тэр сэтгэлийн хүлээс болоод байгаа зүйлүүд за ингээд тасраад аажмаж мөр ингээд тасран алга болтгоо гэж. За би бол бас хүмүүн их арслан бясалгаач маа гэж. За да сайн үзлийн зогтор нь одоо дэлгэрсэн. За миний сэтгэлд бол одоо би одоо хүмүүн дотроос гадна талдаа бол би маш ядарч төлөвлөсөн тийм одоо биетэй царайтай байж болно. Гэхдээ миний сэтгэл бол одоо ямар ч хүнтэй зөвлөшгүй. Араатны хаан тийм гайхамшигтай сэтгэлийн хатнаад байна гэж тийм үү. За миний тэр сэтгэл дотор одоо сайн үзлийн зогтор байна гэж. За арслан бол одоо тэр зогтор энэ төр маш сүр жавхаатай байдаг. Тэрнтэй адилхан миний сэтгэл бол одоо хөдөлшгүй бат сайн үзлийн тийм одоо сүртэй сайн зогтор надад байна гэж. За тэгээ сайн бяцлаглын одоо хурц сайн соёо байна гэж. За надын сэтгэлд бол одоо маш сайн одоо тийм сайн бяцлаглын одоо хурц сайн соёо байна гэж. За анхааран авлыг би бол бас цастуулын өөрт үлднэ гэж. Үлддэгэ гэж. За би одоо энэхүү одоо сайн үзэл сайн бяцлаглаараа одоо дээдийн намыг үлдэж авдаг. Тэрхүү дээдийн намыг би цастуулын өөр дунд гэж бяцлагаж авт юм аа. За эрдмийн үрийг олохыг горилдог. Одоо үрд нь одоо тэр төгсгөө өрсөн бурхны тэр эрдмийг олохыг одоо горилж байна гэж. За тэгж хэлж. За бяцлагаач Миларова би болоос хүмүүний одоо бар мөн хүмүүн дундах бар юм аа. За бодийн сэтгэлийн 3 одоо хүчийг төгсөж за арга бэлгийн ялгалгүй судлыг зурж гэж юм. Одоо сэтгэлдээ би бол одоо арга бэлгийг хоёрыг нь хослуулж ингэж явдаг учраас миний сэтгэлд арга бэлгийн тэр одоо ялгалгүй судал байна гэж тийм. За гэгэн гэрлийн одоо эмд сан одоо гэгэн гэрлийн одоо эмд зургамалт ойд оршоод. За тэгээд бусдын тусыг хийх одоо үр дүнг горилон сунаа. За тийм болохоор сэтгэлийн тэр гэгэн гэрэл гэдэг сэтгэлийн тэр маш одоо сэтгэлөөрөө бол зарим гэгэн мөн чанартай. Дээрээс нь хоосон чанартай гэдэг. За тэрхүү одоо сэтгэлийн тэр хоосон чанар гэгэн мөн чанарыг таних. За тэрхүү одоо сэтгэлийн мөн чанар тэр одоо оршин тогтнож чаддсан юм аа. Энэ бол одоо амьтны сэтгэлийн тэр хамаг зовлон бүхнийг одоо арилгаж чадах тийм гайхамшигтай. Тэгэхээр ийм имэр дүүрэн ийм гайхамшигтай одоо сэтгэл дээрээ би өөрөө оршин тогтнож чадчих байгаа учраас эвгээр би одоо бусад амьтан бүгдийг одоо тусыг хийхийг мөн хүсэж байна гэж байна. За би бол бас одоо бяцлагаач Мила би бол бас хүмүүний доторх одоо тас шуу мөн гэж. Тас шуу бол одоо жигүүртний хаан гэж хэлдэг байх юм л тийм. За тийм болохоор үүсгэлийн зэргийн гэгэн одоо далавчин дэлгэрч төсгөлийн зэргийн одоо бат хөнгөн одоо өдтэйгч. За хослон орхон одоо окторгойд халин насаж одоо үнэхээр үнэн утгын хад асганд нойрсон үр дүнд нь хоёр тусыг
бүтэехийг хүснэ. За энэ одоо нууц тарины ёсны үүсгэл төгсгөлийн зэргийн бясалгалын эрдэмэг ба одоо хэрэгшээсэн юм гэж. За тийм болохоор одоо би үүсгэл төгсгөлийн зэргийн эрдэмэг хэрэгшээсэн учраас үүгээр би хамаг амтны одоо тусыг өөрийн болон бусдын тусыг хийж чадах тийм чадвар надад байна. За